Сайн байцгаана уу? Та нартай зориулаад эмэгтэй нэрийг ба гоо зөвслөн гэдэг нэр шигээ гайхалтай хичээлээ ороход бэлэн болсон байна. За ингээд эмэгтэй нэрэг гэдэг бол яахын аргагүй гоо үзэсгэлэн гэдэг сэдвтэй нэгт холбоотой. Ер нь эмэгтэй хүн гэдэг энэ ертөнцийн байгаа хамгийн гоо үзэсгэлэнтэй цэцэг болон эмэгтэй хүнийг хамгийн гоо үзэсгэлэнтэй гэж үздэг. За энэ бол ерөөсөө санаандгүй хэрэг биш. Тэгээд харин энэ хөтөлбөрт орж ирснээрээ эмэгтэй энергийн тухай судалснараа хэдүүлэнгийн авч үлдэх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрсдийгөө хайрлах, гоо үзэсгэлэнгээ тордох. За тэгээд гоо үзэсгэлэнгээ хайрлан тордох замаар өөрийнхөө сүнслэг оршихуй, эмэгтэйлэг оршихуйгаа сэрэх гэсэн ийм гайхамшигтай зорилготой билээ. За ингээд өнөөдрийн хичээлийг одоо 3 4 5 хэсэгт хуваагаад тэгээд ярий. Хамгийн түрүүнд нь эмэгтэй энерги гэдэг бол арчилгаа тордлогоонд маш дуртай. Өөрөөр хэлэх юм бол хаана арчилгаа тордлогоо байна, тэнд эмэгтэй энерги цэцэглэн хөгжнөө. За тэгэхээр арчилгаа тордлогоо гэдэгт харин юу орох вэ? За бидний арьс арчилгаа, за бие арчилгаа, үс, хумс арчилгаа гих мэтлэн одоо бидний биедээ одоо оруулж байгаа хөрөнгө оруулалтууд за өөрсдийнхөө төлөө хийж байгаа энэ бүх зүйлс нь энэ арчилгаа тордлогоонд орно. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн чухал бидний арчлах ёстой зүйлийн нэг бол яахын аргагүй бидний арьс. За ялангуяа нүүрний арьс, биеийн одоо аль ч хэсгийн арьс тийм ээ, гараа арчлах гих мэтлэн. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал яригдах ёстой зүйл нь за арьсаа арчлах хэрэгтэй, арьсаа цэвэрхэн байлгах хэрэгтэй. За тэгээд өөрсдөө таарсан арьс гоо сайхны одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй, мэдээж хэрэг. Тэгээд энэ дээр бас одоо багшийн хэлж өгөх ёстой зүйл нь заавал одоо нэг маш үнэтэй бүтээгдэхүүн бахараа гоо сайхны маш үнэтэй бүтээгдэхүүн бахараа хамгийн сайн байх байдгийн бас биш шүү. Гол нь тухайн хүний өөрсдийнхөө арьсан тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг олно гэдэг ер нь хамгийн чухал байдаг. За багшийн хувьд гэсэн яг үнэтэй боломжийн үнэтэй маш олон бүтээгдэхүүнийг ингээд та нартай л адилхан хэрэглээ туршаад ингээд явж байгаа. Тэгэд үнэтэй бүтээгдэхүүн авсан мөртлөө тэр нь тохироогүй тохиолдол бас гарсан шүү. Тэгэхээр би нөгөө буцаад өөрийнхөө яг нөгөө арьсан тохирсон баг 20 жилийн туршид хэрэгжилж байгаа тий Монголын бүтээгдэхүүн алойтоо тос гэдэг юм уу. Тэгэхээр энэ биднэрт бас нэг тогтцсон ойлголт байдаг шүү дээ. Үнэтэй болохоор маш сайн юм байна. Тэр бид нар болохоор юу гэж боддог юм. За үнэтэй ч хамаагүй аваад одоо ид шид гайхамшиг мэдрээ. Гэтэл ид шид гайхамшиг гэж ер нь бол ховор. Тэгээд тэр гоо сайхны бүтээгдэхүүн гол нь танд тохирох гэдэг л хамгийн чухал байдаг юм байна. За мөн дээрээс нь арьс арчилгаан дээр ер нь хэдүүлээ маш энгийн л дээ бүгдээрээ мэднэ. Гэхдээ одоо ерөнхийдөө ингээд 25 наснаас дээш 30 нас 40 нас гэдэг юм уу. Ер нь нас ахих тусмаа бидний бодисын солилцоо удааширч байгаа. Бодисын солилцоо удааширч байгаа учраас бид аль болох одоо энэ хөвгшрэлтөө сэргийлэх, за үрчлээний сэргийлэх энэ арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. За эдгээр арга хэмжээнүүдийг авахдаа бид нар манай бүсгүйчүүдийн гаргадаг алдаа гэж хэлчихэд яах юм бол ямар ч хэсэн ингээд маш хурдан хугацаанд өөртөө гоё ялгана гэж боддог, адгадаг. За одоо жишээлх юм бол гялс одоо ботокс шахуулаад гоё олчих гэдэг юм уу тий. Хүн болгон ингэж боддгоо л дээ. Гэтэ тэгэж хэрвээ та бодож байгаа бол бодоод үзээрэй гэж. За аль болох багш нь бол одоо эмэгтэй энерги буюу энэ энергийн түвшний өөрчлөлт ярих гэж байгаа тохиолдолд бол би ингээд гаднаас нь ингээд үнэтэй зүйл аваад тэгээ нэг гоё олчихно гэхээс илүү өөртөө дотроос нь за дотроос нь мэдээж хэдүүлээ нөгөө хайрын хүчээр за тэгээд оюун ухааны сүнснийхээ хүчээр ингээд гойгоо үзэсгэлэн гэм дотроос нь гэрэлтүүлнэ. За гаднаас нь авч хэрглэж байгаа тэр арга хэмжээнүүд нь аль болох байгалийн гаралтай байгаасаа гэж хүсэж байна. Одоо гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд маш олон төрлийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэгээд эндээс аль болох зөөлөн чанарын байгалийн гаралтай бүтээгдэхүүн нөгөө талдаа
бид одоо мисгүйгээр хэрхэн яаж одоо нүрээ чангалах вэ? Тэ арьсаа how to glow your skin тийм. За арьсаа яаж одоо ингэж гоё гэлтгнууж гэрэлтүүлэх бэ гэд ингэлээр ерөөсөө хамгийн оновчтой одоо зүйл нь бол гаднаас нь одоо нэг гуаша массаж гэдэг эсвэл йог, нүүрний йог надад бол хамгийн эвтэйх нь нүүрний йог санагдаж байгаа. Багшийн хувьд ч гэсэн ингээд байнга одоо ингээд нөгөө олон цагаар магаар ингэж нүүрэндээ йог хийж ачлахгүй ч гэсэндээ өдөрт нэг 3-5 минут богино хэмжээний юм йогууд хийж хөвшиж байгаа. Тэгэхээр энийг та нар бас хэрэгжүүлээд хийж үзээрэй. Тэгээд хитрхи удаан юм дээр хүн залхаа урчдаг. Тэгэхээр өдөрт 3 минут, 5 минут хийх йогийн дасгалуудыг одооноос хийж эхлүүлээрэй гэж багш нь зөвлөмөр байна. За тэгээд үс хумс арчилгаа гэдэг дээр үсэн дээр ялангуяа багшнаас нэг одоо зүйл өөрийнхөө бодож явдаг зүйлээ хэлэхэд ерөнхийдөө ингээд үс бол ингээд байнга ургадаг, хумс бол бас байнга ургаж идэг. Хүний бие гэдэг ингээд эргэн төлжж идэг маш гайхамшигтай ийм бүтцтэй. Гэхдээ зарим зүйл дээр бол нөхөн сэргээгддэг. За одоо жишээ нь шүд гэхэд за хүүхэд насанд унаад сүүн шүд ургаад ингээд сүүн шүд унаад дахин шүд гаргаж байгаа тэр процессыг эс тооцвол ер нь бол та бидэнд ингээд одоо насан туршдаа хэрэглэх, насан туршдаа ингээд одоо хэрэглэх тодорхой тооны шүд байгаа. Тэгээ тэр шүдийг одоо энэ байгаа үсийг яаж нэг эвтэйхэн одоо олон жил би энэ одоо өөрийнхөө байглаас бурхнаас өгсөн юм биеийнхаа энийг нэг айтайхан аваад явах вэ гэж бодох хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо сайхан нэг игч те надад бид нар ингээд ярилцж байхад хэлсэн зүйл нь бага залуу наснда хитрхийн олон юм цайруулагч хэрэглэснээс болоод тэгээ дээрэс нь маш гоё өтгөн үсээ дахин шингэлүүлээд байснаас болоод тэгээд илүү дутуу зүйл ингээ хэрэглэснээр болоод үс ингээд угнаасаа унаад ингээд маш их шингэрсэн ингээд. Тэгэхээр эндээс бид бас одоо биднээс хідэн амьс илүү илээсэн эгч нараасаа бас суралцаж ерөөсөө л байгаа зүйлээ л ингээд одоо яаж одоо урт удаан энийг ингээд одоо авч явах вэ? За миний хувьд ч гэсэн одоо үс сүүлийн 4-5 жил үсээ юм будаагүй саяхан хамгийн байж болох зөөлөн чанарын будгаар ингээд будлаа. За тэгээд та нартаа ч гэсэн зөвлөх аль болох одоо органик гаралтай тий бусаа будсан ч нөгөө нэг юм цайруулагч ашиглахгүйгээр зөөлөн чанарын будгаар ингэж будаад тэгээд тэртээ тэргүй үс маань урган штэ тий урган гэхдээ үсийг ингэж угнаас нь маш их гэмтээхгүйгээр эвтэйхэн энийг ингэж тортож хайрлаж авч яваасаа гэж хүсэж байна. Нэг хүн болгон бас нэг хилээд байхгүй учраас бид ингээд одоо санаж авахгүй бол дараа нь ингээд мартагнаад за яадгийн үс ингээд дахиад ургах юм чинь ингэж ургах юм чинь заалах чи гэх тээ. Тэгэхээр энэ болгон дээр арай нэг өөр ингээд хараад ирэхээр нөхцөл байдал бүх зүйл ингэж өөрчлөгддөгөө. Тэгээд та нартай үлдээж байгаа маш чухал зөвлөгөөнүүдийн нэг гэж би бас бодож байна. Тэгээд цаашдаа ч гэсэн би ингээ үсээ гоё арчлаа, нүрээ арчлаа, йога хий. Яаж ингэж одоо урт удаан энэ гоо үзэсгэлэнгээ авч үлдэх вэ гэдэг дээр бодож, тунгааж энийг амьдрал ахуйдаа бас сая ярьсан зүйлсээ өөрөө хэрэгжүүлж байгаа учраас та бүхэндээ хэллээ. За тэгээд нөгөө аль олох энэ нөгөө төвлөрөх удаан бид нар ингээ яарал гялс одоо ингээд нүүрэндээ арчилчий, гялс цэвэрлэчий гэдэг юм. Гялс үсээ угаачий биш. Тэр нэг та нар өөрсдөө хийж байгаа үйлдэлийг нэг юм одоо тодорхой нэг дойлоор нэг 20%-аар удаашруулад үзээрэй. Энийг сонин шүү. Удаашруулад үз. За өмнө ингээ үсээ угааж байгаа та нарын темп, хүн болгоны темп өөр л дөө. Гэхдээ яг тэр өмнө угааж исэн темпээ нэг ажиглаад одоо ажигл за үсэндээ ус хийгээд ингээд па гэдэг ингээд цэвэрлж исэн бол одоо үсээ наргахдаа баг зэрэг удаашруулж удаан үс хуйхныхаа тижээлийн тосыг төрхтэй бас нэг гоё удаан тий
удаан, тайван, зөөлөн амьсгаа авч гээд нэг йогийн хичээлэр байдаг те. Тэрнтэй адилхан удаанаар ингэж гоё илж, хайрлаж одоо үсэндээ хайртай шүү. Маш их баярлалаа те. Одоо ингээд миний тарих толгой сайхан амраарай гэд ингээд ингэж өөртөөгөө биетэйгээ бүх хэсэгтэйгээ гоё ярилцаж ингэж удаанаар нэг хийж үзээрэй. Тэгээд ямар байсан гэдгээ надтай хуваалцаарай. Яг өчигдрийн хувьд ч гэсэн би ингэж үсээ угаахта өмнө ингээд хөвчлэн яараал тосоо бараг төрөхгүй гэд би бодохгүй юу. За тэжээлийн тос гэд би зөвхөн логикоор өөрөө бодож үзье. Тэжээлийн тос гэд би үнэтэй тос авсан. Тэгээ үсээ угаачлаа. Үсээ угаагаал араас нь тэжээлийн тосоо төрхөөл 1 секунд болохгүй одоо яг нөгөө ангижруулагчийн оронд хэрглэж ин л та. Гэтэ ингээд зайлаа ичхаар нөгөө яг тэндээс миний үсэнд юу үлдэх вэ гэж бодохгүй юу. Тэгэхээр яг тодорхой хэмжээгээр ингээд ангижраал одоо өнгөрж байгаа нь үнэн болохоос биш яг үнэндээ тэнд тэжээл бол авах боломж үлдэхгүй байхгүй. А тэгэнгүүтээ би энэ процессыг удаашруулад усанд одоо орхосоо өмнө сайхан удаанаар үсээ угаагаад дараа нь удаанаар тосоо түрхээд тэгээд үсээ ингээд хавчж орхиод тэгээд усандаа орж ерөнхийдөө бие угааж дуусаад тэгээд сайхан одоо ингэж хайрлаж зайлаад тэгээ ингээд өнөөдөр миний үс гялалдж байна. Тэгээд маш гоё мэдрэмж төрж байна. Тэгэхээр та нартаа бас ингээд одоо тий энгийн хэрнийх гахалтай зөвлөмжийг өглөө. Тэгээд хийж байгаа бүх үйлдэлүүдээ яарч байгаагаа түр азнаад удаашруул. Яг нэг ингээд нэг дүрс бичлэгийг ингээд спид буюу хурдыг нэг удаашруулчихаар нэг алхам хүртэл баан гэдэг алхдаг штэ. Тэр шиг ингээд нөгөө ус угааж байгаа процессаа ингээд өмнө бол ингээд угаажсэн бол одоо яах нь яг нөгөө удаашруулсан бичлэг шиг. Тэгээд тэрийгээ бүр эд эсээрээ бүх биеэрээ мэдэрч инээмсэглэж хайрлаж ингэж энийг л нөгөө одоо цагтаа бүрэн төгс оршихуй гэж хэлээд байгаа. Үс угаах тэр үйл явцыг хүртэл урлаг гэж ойлгож, бүжиг хийж байхдаа урлаг гэж ойлгож, хичээл сонсож байхдаа урлаг гэж ойлгож, хоол хийж байхдаа урлаг гэж ойлгож, нүрээ цэвэрлэж байхдаа бүх энэ үйлдэл бүрээ урлаг гэж ойлгож нөгөө талдаа би чинь эмхтэй хүн шүү дээ. Зөөлөн байх ёстой шүү дээ. Яарахгүй шүү дээ гэж ингэж бодож сурна гэдэг чинь энэ сургалтаас авч үлдэг хамгийн гайхамшигтай үлдцүү техник байх болов гэж бодож байна. Тэгээд үсээ хайрлах тусам үс тань гоё болно, гоо үзэсгэлэнтэй сайхан болно гэж. За тэгээд дараа нь болохоор ингээд бүсгүйчүүд маань өдөр болгон одоо биш юмаа гэхэд 7 хоногт нэг хэд удаа хамгийн энгийн зөвлөмж штэ хамгийн энгийн тэр салфетик маск ач тустай тусгүйг маш өөрөөр ярьдаг л да гэтээ ашиг тустай би өөрөө байнга хэрэгэлдэг учраас тий салфетик маскыг яг өөр өөртөө боломжоор ойрхон газраас ингээд гой сонголтоор аваад юунд дуртай вэ жишээ нь би жимсгэнтэй заасвал алойтой тий янз бүрээр нь туршдаг заавал одоо тэрийг гэхгүй. Гэтэ миний хувьд нөгөө цитрусийн төрлийн жимснээс ер нь харшилдаг учраас лимон орсон ч гэдэг юм уу тиймэрхүүг бол хэрэглэхгүй. А бусдаар бол ингээд бүгдийг ингээ гоё туршиж явах дуртай огурцны найрлагатай тэгээд төмөсний найрлагатай гих мэтлэн цайруулах тий ингээд маш олон төрлийн тэгээд маска түрхэд ингээд оройтой тий маска тавиад тэгээд орой ингээд амраагаад маргааш өглөө нарсах гоё байдаг. Эсвэл заавал тэрийг ингээд нөгөө орой унтахаас өмнө өглөө бас тавьж болдог шин. Ус шүршүрд орж гарч ирээд тавиал 15 минут 20 минут тавиал аваад тэгэл одоо арьс ажиллагаагаа игээд будаг тавиад ингээ гараа явчихад арьс ингээд гэрэлтэй гоё ээждэг те. Өнөөдрийн ч гэсэн өчтөр орой шүн хоногта ингээд арьсандаа маска тавьсан. Тэгээ өнөөдөр одоо ингээд гэрэлтээд сууж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд
биедээ маш их сайхан чийгшил өгж байх хэрэгтэй. Нөгөө hydration буюу одоо ус те усны гайхамшигын тухай бие багш нь ярьсан учраас бие сайхан усал амаа цангатал битгийтэй гэж одоо бие тэгтлэн битгий одоо ингэж цангаа баг багаар хоолыг нөгөөг бие хайрлагдаг чинь тэр штэ. Одоо тэ бүр тэгж өсөлтөл нь хүүд бие тэгж битгий зовоо. Тэ цангатал нь ам нь баг багаар усын нүг, шим тэжээлийг нүг. За тэгээд одоо сайхан ай сонсгож тархи амраа гэдэг юм уу. Энэ бүх зүйлийг биедээ өгöd бие чинь таны төлөө ингээд жинхэнэ бүх зүйлийг хийх болно штэ. Тийм ээ. За тэгээд хаяада боломж гармагцсан гоо сайхны салондор үйлчлүүл. Яг гэвэл зүгээр тэр гоо сайхны салон руу ороод тусгай үйлчлэгээ аваад тэгээд тэр орчноос авж байгаа мэдрэмж, тэр амарсан мэдрэмж энэ бүхнээс хүн амьдралын ялангуяа бүсгүй хүн амьдралын таашаалыг авдаг шүү дээ. Тэгээд тэр урам зориг магадгүй тодорхой хугацааны туршид тань маш гоё юм эмэгтэйлэг тий өөрийгөө хайрлсан тэр мэдрэмжийг өгч тэр нь эргээд аз жаргалыг мэдрүүлдэг гэдгээрээ гайхамшигтай байдаг юм аа. За эхний энэ арчилгаа тордлогоо хэсэг дээр маш их зүйлийг ярьлаа. Дараагийн хэсэгт товчхон хэлэх зүйл нь. За энэ эмэгтэй энерги гэдэг бол нимба байдалд их дуртай. Тийм учраас нимба эмх цэгцтэй organized байхад их дуртай. За хувц хунраа нимба байлгах, энэ ширээгээ нимба байлгах тий эмх цэгцтэй ойлгомжтой байх, ажил төрлөө зохион байгуулалттай байлгах. За тэгээд бүх зүйл дээр гоё эмх цэгц нимба байдал. Тэгэхээр та нар энэ сургалтынхаа хугацаанд өөрсдийнхөө шүүгэн дотор байгаа бүх хуцаа гаргаж ирж эмхэлж, цэгцэлж, эвхэж нэг цэгцлээрээ. За гэр орноо ч гэсэн нэг удаа хэдэн удаа байдгийн боломжоор эмхэлж, цэгцэлж, цэвэрлээрээ. Тэгээ энэ бүгд чинь өөрөө эмхтэй энергийг тань руу өөрийн ирэхгүй дуудаад байдаг юм аа. Эмхтэй энерги, эмх цэгц цэвэрхэн байдалд маш их дуртай. За дараагийн зүйл нь болохоор эмэгтэй энерги аз жаргал, баяр баясгалан дуртай учраас аль болох өөрийгөө аз жаргалтай, баяр баясгалтай ийм байлгаарай. Тэгээд тийм үед мэдээж аз жаргалтай, баяр баясгалантай инээмсэглэл тодруулсан энэ үедээ та хамгийн их үзэсгэлэнтэй байх нь бол ойлгомжтой. За хамгийн сүүлд нь эмэгтэй энерги. За тэгээ ялангуяа энэ гоо үзэсгэлэн маш гоё юм сайхан таатай өндрөн дуртай. Тийм учраас энэ эргэн тойрондоо лассаж болж байна. Маш гоё үнэртэн өөртөө зориулж худалдан авч болж байна. Яг үнэндээ гудамжаар алхаж байхад ингээд одоо хитрхи ингээд хүчтэй тийм үнэртэй ус гэхээс илүү ингээд ямар нэгэн үнэрийг өөрийн биедээ ингээд зөөлөн үнэрийг өөрийн биедээ шингээсэн өсгөө хүн хажуудаас зүрж өнгөрөхөд тэр эмэгтэй бол үнэхээр ингээд гоё санагддаг. Ямар гоё өөрийгөө хүндэлдэг юм бэ? Ямар гоё цэвэрхэн юм бэ? Ямар гоё таатай мэдрэмж төрж байна вэ? Тэр хүний баг хажууд нь ингээд байгаал баймаар сэтгэл төрдөг штеп. Энэ чинь эмэгтэй энерги мөнөөс өмнө. Тийм учраас та нар маань өрөөгөө ширээгээ эргэн тойрноо бүх зүйлээ ингэж гоё таатай үнэртэй байлгахад тий таатай үнэртэй савн шампунь юу вэ? Тэр болгоноор өөрсдийнхөө одоо гэр орноо өөрийгөө гоё таатай үнэртэй байлгаарай. Тэгээ хамгийн гол нь угаасаа хүн таатай үнэртэх гол нөхцөл нь маш гоё цэвэрхэн байх, тогтмол одоо усанд орох, шүршүрт орох тий гэх мэтлэн маш олон зүйл байна. Ингээд гоо үзэсгэлэнгийн талаар ярьсан энэ хичээл маань үгээр өндөрлөж байна. Миний бүсгүйчүүд, миний шавнар гоо үзэсгэлэнгээ тодтогоорой. Эмэгтэй энерги сэрээгээрээ үзэсгэлэнтэй оршоорой.